Эм бүг толлуулж байна. Эмэгтэйчүүд ба манлайлал. Бодит түүх, бодит сургамж. Зохиогч Жулия Гиллард болон Нгози Оконжа-Ивиэла. Орчуулсан Гиндэн сүрэнгийн Дэмчиг Сэлма. Өгүүлэгч Баасанживын Уланбаяр. Нэгдүгээр таамаглал. Үзүүлээд өг охин минь. Энэ номыг бичихдээ онгоц галт тэрэг машинаар Вашингтон, Нью-Йорк, Брюссел, Окланд, Лондон гэд олон хот руу явж таарв. Очсон газар болгондоо ярилцлага бүрийнхээ дараа бид халуун дулаан дотн яриа өрнүүлдэг байлаа. Бид бие биенийхээ талаар илүү ихийг мэдхийн зэрэгцээ. Манай ярилцлагуудад цаг заваа харамгүй зориулсан эмэгтэй удирдагчдынхаа талаарч шин зүйлсийг олж нээсэн юм. Нар ийсэн нэгэн дулаахан өдөр Брюссел дэх нэр бүхий задгай уушийн газарт арх дарс бус зөөлөн ундаа ууж суухдаа Нгози өөрийгөө 5 хүү 2 охинтой айлын уугна гэдгээ хэлж билээ. 1954 онд Нигерид төрсэн Нгози бол Игбо үндэстэн. Игбо нь Европын колончлогчид газрын зураг дээр хил зурж тогтоосны үр дүнд нэг улс болсон Нигерийн 350 орчим угсаатны нэг юм. Нгозигийн төрлөх хот нь Дельта мужийн Огваши Укву. Тэрээр ойгоос түлээ мод түүх, олон километрийн цаадтайх голоос ус зөөх зэрэг бэрх ажлаас түүнийг чөлөөлж байгаагүй халан гаднаа хайрын дотроо эмээтэйгээ амьдардаг байлаа. Тиймдээч 9 настайдаа хоол хийх, гэр цэвэрлэх болон бусад аж ахуйн ажлыг төөртөхгүй аялуулдаг байлаа. Игбогийн соёлоор ууган хүүхэд бусаддаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хэрвээ ууган хүүхэд нь хүү байвал энэ ачаа баг зэрэг багасдагч том дүүгээсээ 6, хамгийн бага дүүгээсээ 15 насаар эгч Нгозид маш их үүрэг оногджээ. Эцэг эх нь багаас нь л гэр бүлдээ манлайлагч байж үлгэр дуурайл үзүүлнэ гэж тэрэнд найдаж байлаа. Мөн түүнд өндөр боловсрал хэрэгтэй гэдгийг ч сургасан юм. Ээж нь Америк нэгдсэн улсын Бостны их сургуульд социологийн ухааны доктор, аав нь Германы Кёльны их сургуульд математикийн статистикийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Тэд өөрсдөө өндөр амжилтанд хүрсэн тул хүүхдүүд нь докторийн зэрэг хамгаална гэж найдаж байлаа. Нгози болон түүний дүү хоёр карьер хөөх, эсвэл ээж болохын аль нэгийг сонгоно гэж огтхонч бодож байсангүй. Харин ч тэд ээж, нагц эгч нар шиг өндөр боловсралтай ээж нар болж болно гэж бодож байлаа. Нгозиг шахаж албадаж бус, хайрлаж инхрийлж өсгсөн ч тэрээр гэр бүлийнхнийхээ өндөр хүлээлтийг талаар болгоогүй. Харин ч эсрэгээр ойхтоос илүү их зүйл хүлээж хөвгүүдэд хүүхэд байх эрх чөлөө өгч байна гэж хардаг байжээ. Тэр манлайлагч болох тухай бодож байсангүй. Харин аав, ээж, нагц эгч нар шиг сурлагын амжилт, их сургуулийн карьерийг онилж байлаа. Харин одоо эргээд харахад гэр бүл сургуулийн орчин нь түүнийг манлайлагч болгосон аж. Багахан хугацаанд ангийн даргаар ажиллаж байсан нь манлайллын туршлага болсон байна. Хамгийн чухал нь тэр өөртөө итгэх итгэл дүүрэн хүмүүжжээ. Түүнийг анх Америк нэгдсэн улсын их сургуульд сурахаар явхад аав нь хэрвээ хүмүүс чамайг хар арьсдсан юм уу, эмэгтэй хүнгээд эсвэл бүр аль альнаар нь ялгуурлан гадуурхвал энэ нь чиний асуудал биш, харин тэдний асуудал гэдгийг санаарай. Тэдний асуудлыг сул дорой байдлын их үүсвэр биш, харин илүү их хүч, урам зоригийн ундраг болгон ашигла гэжээ. Энэ сургаалыг тэрээр амьдралынхаа мөрдлөг болгосон бөгөөд Нгозиг мэддэг хүмүүс хэцүү бэрх үйдэж хүч тэнхээтэй байдгийг шагшин гайхширдаг. 1961 онд Их Британий Уэльсийн Бари хотод төрсэн охины гэр бүлийн түүхийг Нигерид төрсэн эмэгтэй түүхтэй ижил төстэй байна гэж өнгөц хараад хинч бодохгүй байх. Гэсэн хэдий ч Жулия Нгози түүхээ ярихад ялгаатай талуудаас гадна зарим ижил төстэй зүйлс ч бас байсан юм. Жулиягийн бага насны амьдралыг цагаачтын сонгодог түүх гэж хэлж болно. Түүний аав, ээж 1966 онд илүү сайн сайхан амьдралыг хайн Жулияг эгч Алисонтой хамт Австралийн Аделаида руу аваачжээ. Жулиягийн эцэг эх хоёрын хинэнч дунд сургууль төгсөөгүй.
Түүний аав Уэлсийн нүүрсний уурхайн бүсэд байрлах жижиг тосгонд 7 хүүхэдтэй айлын 6 дахь нь болон мэндэлсэн. Тэрээр ядуу зүдүү амьдралын эрхэнд 14 настайгаас хойш сургуульд сурч чадаагүй ажээ. Тухайн үед 11 наснуудын өгдөг байсан жишг шалгалтад тэр маш сайн дүн авсан тул түүнд тэтгэлэг санал болгосон ч гэр бүл нь санхүүгийн боломжгүй байсан учраас сургуульд явуулж чадаагүй аж. Тэр гэр бүлийнхээ төлөө тосгоныхоо дэлгүүрт ажиллах шаардлагатай болсон байна. Жулиягийн ээж хүүхэд байхын бие муутай байсан ба өвчин зовлон уй гашуу салдаггүй гэрт өссөн аж. Ээжийнх нь 3 дүүгийн 2 нь багадаа нас баржээ. Нэг их чинь нас биед хүрсэн ч 40 наснда хорт хавдраар нас барсан гин. Тиймээс ээжийнх нь хичээл сурлага нь уй гашуу өвчнөөс шалтгаалan ихэд цаалгарджээ. Тухайн үед ийм нөхцөл байдалд байгаа хүүхдэд туслах тогтолцоо байгаагүй тул Жулиягийн ээж дунд сургуулаа төгсөж чадаагүй байна. Эцэг эх хоёр нь ном шимтэн уншиж албан ёсны зарим сургалтад хамрагдан боловсрлоо дээшлүүлж байсан боловч хэрвээ гих харамслаас салдгүй байж. Хэрв бид сургуулаа төгссөн бол яах байсан бол? Хэрв бид их сургуульд суралцах боломжтой байсан бол? Бидэнд олдоогүй тэр өөр амьдрал ямар байх байсан бол? Тиймээс Жулия болон түүний эгч хоёр сурч боловсрох өдөр бүрээ нандинан хүсэл эрмэлзэл дүүрэн амьдр, ихтэй сургуульд сур, сайн карьертай бол хэмээн сургадаг гэр бүлд өссөн аж. Бид бие биенхээ түүхийг сонссноор манлайлагч болох ёстой гэх дарамт шахалт эцэг эхээсээ хизээч аваагүй гэдгээ харилцсан мэдэлцлээ. Улс төр дор сайд юм уу, ерөнхий сайд бол гэсэн заавар зөвлөгөөг бидний хэн ч аваагүй. Үүний зэрэгцээ биднийг удирдагч болох заяагүй гэж бүрч хэлж байгаагүй. Өсч төрсөн орчин нөхцөл маань бидэнд хил хязгаарт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд боломж бүрийг ашиглах чадвартай эмэгтэйчүүд болж өсөх боломж олгосон юм. Бидэнд хөвгүүд илүү сайн, төрөлхийн удирдагч байдаг гэж үгээрч тэр, үйлдэлээрч тэр заагаагүй. 1950, 1960 тэр бүхэл 1970 онд хинч бидэнд үзүүлээдэг охин минь гэж хэлж байсангүй. Гэсэн хэдий ч орчин үеийн энэ үг бидний хүмүүжлтэй яв цав тохирдог. Аав ээжүүд маань өдөр бүр бидний чихэнд ингэж шивнсэн мэт санагддаг байлаа. Гэр бүл, сургууль бол битүүлж бүгэлсэн хүр хорхойн үүр биш. Хамгийн ойр дотны хүмүүс маань юу ч зааж сургаж байсан. Бид гендрийн үүрэг, хэвшмэл ойлголт нэвчсэн орчинд амьдарч байсан билээ. Гэхдээ биднийг хүүхэд байхад, ялангуяа бага байхад хайрлаж, зааж сургаж байсан хүмүүсийн хандлага туйлын чухал байсан юм. Харилцан ярианыхаа үр дүнд бид үзүүлээдэг охин минь гих таамаглалыг боловсрууллаа. Эмэгтэй хүнийг манлайлагч болгох нэг төлхөөр нь түүнд хөвгүүдээс дутах зүйл байхгүй гэдгийг мэдрүүлж, том зорилготой байхыг зааж сургасан хүүхэд нас юм. Таамаглал гэдэг нь хэрэглэхэд хачин үг мэт санагдаж болох ч, номоо бичиж эхэлснээс хойш энэ үг бидний амнаас гарсаар байсан юм. Эмэгтэй удирдагчид яагаад цөөхөн байдгийг тайлбарлах боломжит таамгууд болон тэдэнд эрчүүдээс өөр хандаад байна гэдгийг олж харсан ажиглалтуудаас бидний нийтлэг үзэл баримтлал ихтэй. Амьдралын маань туршлага болон эмэгтэйчүүдийн манлайллын талаарх үндэслэлтэй судалгааны ойлголтууд бол энэ таамаглалын үндсэн их сурвалж. Бидний хинэн ч бичгийн ширээний ард сууж, гендер судлалын докторийн зэрэг хамгаалсан мэргэшсэн судлаач биш. Гэсэн ч бид олон жилийн турш гендерийн асуудлаарх мэдээлэл баримт нотлохоог уншин улам гүнзгий ойлголттой болсон юм. Нэг талаасаа энэ нь бид хурал чуулганд идэвхтэй оролцож, илтгэгчдийн иш татаж, тайлбарлаж буй зүйлийг сонсдог байсантай холбоотой. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн талаарх аливаа ном, нийтлэлүүд бидний анхаарлыг татдаг байлаа. Жулия сүүлийн хэдэн жилийн турш эмэгтэйчүүд ба манлайллын талаарх судалгааг онцгойлон анхаарсан. Учир нь түүнд Лондон хотноо эмэгтэйчүүдийн манлайллын дэлхийн хүрээлэнгийн шижгэнсэн залуустай нээлттэй төлөвлөлттэй албан тасалгаанд мөр зэрэгцэн тогтмол ажиллах завшаан тохиосон юм. Тэрээр залуус юун дээр ажиллаж байгаа талаар албан ёсны мэдээлэл аваад зогсохгүй, өдөр бүр шин соргог, сонирхол татам зүйлсийг сонсож байлаа. Бидний таамаглалууд амьдралын туршлага болон орчин тойрноосоо хар зөнгөөрөө олж мэдж авсан судалгаануудад тулгуурлаж байсан ч бүгд туйлын зөв үү, туж буруу юу? Эсвэл энэ хоёрын дундуур байсан уу мэдэхгүй. Энэ асуултад хариулах нь манай номын гол агуулга байх болно гэж бид бодсон. Бид бүлэг бүрт хамгийн боломжит нэг таамаглалаа дараа нь туршиж шалгаж болох хэлбэрээр танилцуулна.
Энэ бол олон зууны турш эрэл хайгуул хийсээр ирсэн хүмүүсийн туршиж баталсан арга барил. Тэд дэлхийн нарыг тойрдог, эсвэл дэлхий хавтгай гэх мэт таамаглал дэвшүүлээд дараа нь үүнийг үнэн эсхийг нотлохын тулд баримт нотлохоо цуглуулж шалгадаг байсан. Бид нийт 8 таамаглал дэвшүүлв. Таамаглалаа шалгахдаа эмэгтэй удирдагчдын бодит амьдралын туршлагыг задлан шинжлэх, эрдэм шинжилгээний судалгааг системтэйгээр авч үзэх, тэр дундаа сэтгэл зүйн судалгаанд онцгой анхаарсан болно. 2 дугаар бүлэгт дурдсанчлан судалгаанууд маань сонирхол татан боловч тэдгээр нь бодит амьдралд хэр зэрэг хэрэгжидгийг зөвхөн эмэгтэй удирдагчдын бодит туршлагатай хамт судалж байж ойлгох боломжтой. Бидэнд ярилцлага өгсөн эмэгтэйчүүд тун сонирхолтой хүмүүс байсан билээ. Ярилцлагатаа хит автаад эцэстээ сайхан дурсамжтай тэднээс салах боловч судалгааны таамаглалуудыг шалгахад шаардагдах бодит материал цуглуулж чадахгүй байх магадлалтайгаа бид мэдэж байсан. Тиймээс ярилцагч бүрээс асуух тодорхой асуултуудын жагсаалт гаргасан нь биднийг зөв зөвхт залж байлаа. Бид эмэгтэй удирдагч бүрээс үзүүлээд өгөөрэй охин минь таамаглалтай холбоотойгоор дараах асуултуудыг асуусан юм. 1. Та бага байхдаа удирдагч болохыг мөрөөддөг байсан уу? 2. Хүүхэд ах үед таны үзэл бодолд нөлөөлж өнөөдрийн бие хүн болон төлөвшгөд тусалсан гол хүмүүсийн талаар бидэнтэй хуваалцсан уу? 3. Аав ээж тань хэрхэн нөлөөлсөн талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж болох уу? 4. Та боловсролынхоо талаар болон энэ нь таныг манлайллын аялалд гарахад ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн эсхийг хэлж өгнө үү? Ирээдүйн үүрэг хариуцлагын талаар таныг залуу охин байхад юу зааж сургадаг байсан бэ? Бид асуултуудаа боловсруулахдаа нэг л зөв хариулт байгаа мэт сэтгэл төрүүлэх хаалттай, нэрвчилсэн асуултуудаас зайлсхийж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой нээлттэй хэлбэрийг сонгосон. Тэдний өгсөн хариултаас хамааран бид илүү дэлгэрэнгүй нэмэлт асуултуудыг асуусан билээ. Манай эмэгтэй удирдагчид харин юу гэж хариулсан бол? Бидний ярилцлага авсан хүмүүсийн дундаас Эллен Джонсон Сэрлиф бол хүүхэд байхаасаа хувь тавилан тодорсон нэгэн байсан юм. Эллений намтар номыг энэ хүүхэд агуу хүн болно гэж нэрлсэн нь түүнийг нялх байхад нэгэн хөгшин эрхмийн хэлсэн зөгнөл байлаа. Гэвч Эллений хэлснээр цаг хугацаа өнгөрөхөд энэхүү агуу зөгнөл нь гэр бүлийн хошигнол болж түүний ээж том эгч нарын инээд наргааны сэдв болох болжээ. Эллений хүүхэд насны гунигт түүхийг эргээд бодоход багч гисэн инээд хөөр байсан нь бидний сэтгэлийг тайвшруулсан юм. Либерид суурьсан Америк нэгдсэн улсын хуучин боолууд болон тэнд амьдарч байсан уугуул иргэд хоорондын үл ойлголцол Эллений хүүхэд насны нөхцөл байдалд ихээхэн нөлөө үзүүлжээ. Тэрээр миний бага нас сонирхолтой өнгөрсөн. Учир нь би эх орныхоо уугуул болон суурьшлын аль аль ертөнцөд хөл тавьсан гэж хэлж болно. Аав ээж хоёр маань зарим талаараа нутгийн уугуул хүмүүс боловч суурьшсан гэр бүлд өсөж боловсрал эзэмшсэн гэсэн юм. Түүний хүүхэд наснд эргэлтийн цэг болсон үйл явдал бол аавынх нь үхэл. Би аавыгаа нүд анихыг харсан хүн. Аав минь Либерийн хууль тогтоох байгууллагад сонгогдсон анхны уугуул иргэн байлаа. Түүнийг 7 жилийн турш өвчнөдөө шаналсаар нас барахад манай гэр бүл үгээрэн хоосорч ээж минь биднийг сургууль завсардуулахгүй тулд талах зарах зэргээр хөдөлмөрлөх болсон юм. Аав минь овогтоо нэр хүндтэй хүн байлаа. Түүнийг эрүүл сарвал байх үед би аав минь өндөр дээд суудалд хөөрч манай гэрт ерөнхийлөгч тэргүүтээ зочингийн ирэндээ гэж харуулддаг байлаа. Аавыг тэр өндөрлгөөсөө бууж хэн ч үгүй хоцорхын ч бас харж байлаа. Би хэрэг гарган төлөвлөж байгаагүй ч гэлээ. Аавынхаа өвчний улмаас алдсан тэрэл зүйлсийг эргүүлэн олж авах ёстой юм байна гэж нас барсан хойно нь бодсон. Удирдагч болон ч юм уу тиймэрхүү зүйл төлөвлөсөн гэж би хэлэхгүй. Гэхдээ аав минь тийм өндөрлөгт хүрчгээд эрүүл мэндээсээ болоод бүхнийг алдсан учраас түүний үйл хэргийг цаашид хэн нэхэн үргэлжлүүлэх ёстой гэж би ухамсарласан юм гэж дурсав. Аавынх нь үхэл Эллений хүсэл тэмүүлэлд түлхэц болсон ч тэрээр өөрийнх нь хувьд хамгийн чухал үлгэр дуурайлал болсон эмэгтэйн талаар ийн өгүүлсэн юм. Хүүхэд байх үеийн маань хамгийн хүчирхэг хүн бол ээж. Миний өвөө тосгоны герман худалдаачин байсан бөгөөд чухам тэрэл тосгонд ээж төржээ. Ээж үргэлж арьсны өнгөөрөө ялгарч бусдаас онцгой харагддаг байсан гэдэг. Аавыг нас барсны дараа ээжийнх нь амьдардаг тосгон руу буцаж очих ёстой гэсэн түүний тушаалыг биелүүлэхээ ээж огт мартаагүй юм.
Тосгонд буцаж очих болгондоо ээж маань бүх танилтайгаа холбогддог байлаа. Байгаагаа хуваалцаж, бусдад зааж сургаж өнгөрүүлсэн ээжийнхээ амьдралыг л дүү битгэд харж өсчээ. Ээж минь миний үлгэр дуурайлал, хүч чадлын минь их үүсвэр байсан юм. Христийн шашны дагуу тэр бидэнд шаргуу хөдөлмөрч, үнэн шударга, даруй төлөв гэх 3 чанарыг гүн бат суулгаж, би амьдралынхаа туршид эдгээр үнэт зүйлсийг мөрдөхийг хичээж ирсэн. Багш, номлогч ээжийнхээ мөрөөр л замнана гэж би боддог байлаа гэсэн юм.